За манай хэлний бодлогын үндэсний зөвлөлөөс хүйс толгойн бичээс түүнийг ЮНЕСКОгийн дэлхийн дурсамж хөтөлбөрт бүртгүүлэх ач холбогдол үн цэнэгсэн энэ сэдвэр илтгэл хэлэлцүүлэх юм аа. За Монгол улсын нутаг дэвсгэрт буюу эрт үеэс монголчуудын хэрэглэж байсан, мэддэг байсан хийгээд одоо ч зарим нэгийг нь хэрэгэлцээр байгаа бичиг үсгийг Барахмэ, Согд, Рүүн, Уйгур, Монгол, Хятад, Хятан, Зөрчин, Сансгрит, Төвд, Дөрвөлжин, Хэвтэ дөрвөлжин, Сир, Араб, Перс, Тод, Соёмб, Али Гали, Ланз, Вагиндра гэх мэтээр жагсаанд дуртахад бол 21 зүйлийн бичиг үсгийн дурсгал яг өнөөдрийн байдлаар Монгол улсаас бол илрэн олдоод байгаа. За энэ илэрж олдож байгаа 21 бичиг үсгийн дурсгалаар тус бүрээр 5 бот ном манай хэлний бодлогын зөвлөлөөс гарахад бас бэлэн болсон байгааг дуулахад таатай байна. За бид өвгдээдсээс уламжлан хөгжүүлсэн, шинээр боловсруулсан, хэрэгэлсэн тэдгээр бичиг үсгийн дурсгалыг лавшруулан судлах, танин мэдүүлэх үйлсийг дэлгэрүүлэх шаардлагатай, үүрэгтэй. Тиймээс манайхаас энэ 2021 оноос хүйс толгойн бичээс дурсгалыг олон нийтэд таниулах, судалгаа шинжилгээний асуудлыг нэгтгэх мөн ЮНЕСКОгийн дэлхийн дурсамж хөтөлбөрийн баримт төвийн жагсаалтанд бүртгүүлэх ажлыг санаачлан ажиллаж байгаамаа. За өвийн ерөнхий танилцуулга нь бол энэ хүйс толгойн бичээс нь хар саарл өнгийн боржин чулууны тэгш гадаргуу мөр дээр 11 мөр монгол хэлээр Барахмай үсгээр сэлсэн бичээстэй хөшөө 154 см, 41 см өргөн, 15 см зузаан. За олдсон байршил нь бол Булган аймгийн Могот сумын хүйс толгой хэмээх газраас энэ дурсгал олдсон. За он цагийн хувьд бол манай эртний өмнөх 7 дугаар 100 буюу 601-с 605 оны орчим гэж судлаач тогтоож байгаа. За 1994 болон 2019 онд Монгол улсын түүх соёлын хосгүй үнэт дурсгал зүйлийн жагсаалтанд орсон ийм өвийг бид бүртгүүлэхээр ажиллаж байгаамаа. За 601-с 605 оны үед бол Булган аймгийн Могот сумын нутгаас олдоод 1975 онд Шинжлэх ухааны академийн археологийн хүрээлэнд уг дурсгал маань ирсэн. За тэгээ 2005 онд бол Шинжлэх ухааны академийн археологийн хүрээлэнгийн бэсрэг музейд тавигдаж байгаад 2019 онд хөрөлсөх ерөнхийлөгч сайд байх үедээ шийдвэр гаргаж Монгол улс төрийн ордондоо нэг давхурт энэхүү алдарт үзмэрийг бол залсан байдаг. За ингээд Монгол улс бол Чингис хааны үндэсний музейгээ байгуулснаар 2022 онд уг дурсгалыг Чингис хааны музейд гол үзмэр болгож бас залсан байгаа. За тэгэхээр энэ бичээсийн дотор нь яг юу бичсэн байдгийм бэ гэдгийг эрдэмтэд судлаачид маш их сонирхдог. За Солонгот Хурцбаатар гэдэг эрдэмтэн бол энэ бичээсийн агуулгыг бас буулгасан байгаа. Мөн Вовен, Питер Мауэ гэх мэт ийм эрдэмтэд бол бас их л судалсан ийм түүхтэй. За энэ бичээсийн агуулга нь яг ямар утгатай юм бэ гэхээр бид нар хаан Тэгний сүнснээс Бодисатвагийн эд шидтэй шинээр төрөх нэгэн хааныг ба Бод хааны уг угсааг ухаан мэдэрч Хэри Анакая бидэн жаха боди бигээ нар буй бөгөөд 7 гишүүд сугларан хөг дуун нэгдвэ. Бид жолоо нар 80 гон тууртай бүрээр зацар майхан бүхдэг гэрээ нийлүүлэн босгоод Нийри хааны хатад дүүнар Нийри хаан ба Түрэг хааны учирт ихсийн тайлах хийж хэр овгийн хэргийн итүүгэн боргоо овгийн сүнс дуудаач хэвхэн бүжиглэж ихсийн хишгийг даяар олонд түгээн дархаж овгийн ахас ухаантан нараас их хаан баг хаанд зул өргөн өчвөө. Бид Нэри хаан Түрэг хааны сүнсийг хүчин сэргээн өвдөслөн зул өргөн өчөж дарахад би энэ бичгийг сэг пага паг жажу ариутхан дархлан бичүү ааха гэсэн юм 11 мөр эртний монгол хэлээр Барахмай үсгийн 215 тэмдэгтээр бичсэн 100 үгээс бүтсэн ийм агуулгатай бичээс байгаамаа. За 1967 онд Цэнд нутгийн аялгау болон аман зохиолын хээрийн шинжилгээгээр явхдаа олж мэдээлсэн. Дараа нь 1972-оос 74 онд Шинэхүү гай Монголын
судлаачид энэ дурсгал нь барахмай бичгээр бичсэн 2 болохоор 5-аас 6 дугаар зууны үеийн монгол хэлний дурсгал болов уу гэсэн хоёр чухал одоо санааг буюу таамгийг төвшүүлсэн. За ингээд археологч Наван Хүүс толгойн хөшөөг Улаанбаатар хотод авчирсан. Зарим нь бол Шинэхүүгаагч авчирсан гэж бичсэн байсан 1975 онд. За ингээд 2014-өөс 17 оны хооронд Дитер Мауэ, Александр Вовн энэ хүмүүс бол 3D зургийг нь аваад барахмай үсгийн тогтолцоонд байхгүй үсгүүдийг нэмж олсон, галиг хийлсэн, тайлж уншсан. За ингээд үүний дараагаар бол Солонгод Хурцбаатар гэдэг хүн бичээсийг уншиж бүтээлүүдэд бол хэвлүүлсэн байдаг. За бичээсийн талаар одоо гадна дотны эрдэмтэд ямар үнэлт дүгнэлт өгсөн байдаг вэ гэхээр тал нутагт эгвчгийн дурсгал нь нотлогдож буй Алтай хэв шинжийн анхны хэл бол эртний түрэг хэл биш, монгол хэл болж байна гэдэгт би итгэж байна. Энэ нээлт бол түрэг хэлнээс монгол хэл зээлж авсан гэж үздэг байсан үгсийн талаарх судлаачдын уламжлалт үзэл бодлыг хамгийн багаар бодоход зарим тохиолдолд тэдгээр үгсийн зарим нь монгол хэлний үгс болох нь тодорхой болсон учраас уруугаар хэлэх боломжтой болж байна гэж энэ Вовн гэдэг хүн 2018 оны 319 гэсэн тал бүтээлд бол тэмдэглэсэн байна. За Солонгод Хурцбаатар бол Хүүс толгойн бичээс бол даруй эртний барахмай бичиг тэмдгээр монгол хэлээр эртний төргийн хаадын дахилгыг бичсэн. Манай эртний 601-ээс 605 оны үеэр хад чулуун дээр сийлэгдсэн хөшөөний бичээс болно гэж дүгнсэн байна. За эрдэмтэн самбууд оржвол Хүүс толгойн бичээсийг зарим хүн хэдийгээр түүхийн нарийн мэдээ агуулаагүй дурсгал болтой гэж байгаа боловч Чингисийн чулууны бичгээс бүр өмнө 600 гаруй жилийн тэртех эртний монгол хэлний дурсгал болж байгаагаараа Монголын түүх хэл соёлыг цаг хугацааны хувьд өргөжлүүлэн баталгаажуулсан үнэхээр үн цэнтэй соёлын дурсгал болж байна гэж үзсэн байдаг. За археологч Батболд Хүүс толгойн бичээсийн агуулга нь дагсан ард иргэдийн тэргүүн нарыг байлцуулан өмнөх хааны оршуулгыг үйлдэж үйлдсэн иргэдийн ам өчиг шудрах үнж байхын баталгаа болгон тангар хөргүүлж буй үйл явдал хэмээн үзэж байна гэж үзсэн бол дундад зууны судлаач, зууныг судалдаг судлаач Алтан Сүх Хүүс толгойн бичээсийг тайлан унших нь Монголын түүхийн судалгаанд чухал ач холбогдолтой. Тэр дундаа Монгол төрх хэлтний нүүдэлчдийн нийгмийн байгууллагад шууд холбогдох зарим нэр томьёо тэмдэглэгдсэн нь бидний сонирхлыг бол онцгойд татаж байна гэж үзсэн байдаг. За ингээд бичээс нь энэхүү бичээс нь бол түүхэн нийгмийн оюун санааны хувьд ач холбогдолтой ийм дурсгал байгаа. За түүхэн талаасаа бол Анхуй, нэрийн хаад зэрэг түүхэн хүмүүсийн түүх улсын түүхийг тодруулах, туулгалын системийн улс төрийн байгууламж хэл соёлыг тодруулах юм ач холбогдолтой. За нийгмийн талаасаа бол хаад дээдс зориулсан дахлын ёс, нийгмийн байгууламж, тал нутгийн нүүдэлчдийн шашин шүтлгийн байдал зэргийг илтгэсэн. За оюун санааны хувьд бол мэдээж манай эртний өмнөх 7 дугаар зууны үеийн өвөг дээдсийн монгол хэлээр эртний барахмай үсгээр бичигдсэн монголчуудын бичиг үсгийн түүхийг 600 жилээр урагшуулж чадсан юм бичээс юм аа. За тэгээ энэ бичээсийг энэ дэлхийн дурсамж хөтөлбөрт бүртгүүлэхийн ач холбогдол гэвэл мэдээж зүйрлэшгүй их. За бид Хүүс толгойн бичээсийг 2021 онд бүрдүүлэх үйл явцыг дуусгаад Монголын ЮНЕСКОд бүртгүүлэх талаар бичгээ өгсөн боловч бас эрдэм шинжилгээний эргэлтэнд орсон байх ёстой, тухайн үеийн талаар олон улсын хурал хийсэн байх ёстой гэд энэ зөвлүүдээс болоод дахиад бид бүхэн 2023 онд дэвшүүлсэн. За 2021 онд бол манай зөвлөлийн 2 тогтоол гарсан байдгийг. Ер нь бол монголчуудын бичиг үсгийн энэ 21 бичиг үсгийн дурсгалыг цогцоор нь судлах. Тэр дотроосоо хамгийн эртний энэ бичээсийг бол Хүүс толгойн энэ бичээсийг ЮНЕСКОгийн соёлын бие тусан өвд бол бүртгүүлэх нь зүйтэй гэсэн тогтоол гараад. За энэ дээр бол манайхаас бас ажлын хэсэг гарсан юм аа. За тэгээ бид бүхэн 21 онд бүртгүүлж чадаагүй учраас түүнийг нөхөх зорилгоор Хүүс толгойн бичээсийн талаар Монголын үндэснийхээ олон нийтийн телевизтэй хамтраад 2 удаагийн нэвтрүүлгийг хийсэн. За мөн олон улсын хурлыг зохион байгуулсан байгаа. Мөн Монголын үндэсний номын сантай хамтраад Хүүс толгойн бичээсийн 1420 жилийн ойг тэмдэглэж судалгааны бүтээл гаргаж, за Хүүс толгой яг энэ газар очиж
матлаг судалгааны ажлыг хийх нь зөв юм байна гэсэн дүгнэлтэд хүрээд шинжлэх ухааны архитай Монгол Улсын их сургууль шинжлэх ухааны сургуулиудын төлөөлөл байлцсан юм ажлын хэсэг гараад энэ газар нутаг дээр бол очиж ажилласан байгаа. За ингээд тэнд ажилласан эрдэмтэд бол энэ эрдэм шинжилгээний эргэлтэнд бол энэ дурсгалыг бол оруулах нь зөв юм байна гэж дүгнэлтэнд бол хүрсэн юм аа. За ингээ манайхас бол 26 удас бүхий материалыг бүрдүүлээд өгсөн. За ЮНЕСКО-гоос 1 жилийн хугацаанд хариу ирэхгүй байж байгаа. 12 сарын 6-ны өдөр бидний энэ өвийг бол бүртгэж авлаа. Ийм зүйл дээр дахиж тодруулга авъя гэж хэлээд тэр тодруулгыг нь хийгээд дахиад бид хүнд бас хариу ирсэн байгаа. Тэгээд энэхүү өвийн талаарх дүгнэлтээ хэлээд миний ихтгэл өндөрлөх гэж байна. За ингээ хөөцөлгөөний бичээс нь Монгол Улсын нутагт хадгалагдж байгаа чулуун дээрх бичээсийн хувьд бол уугуул жинхэнэ дурсгал гэдгийг бид дараах хэд хэдэн үндслээр бол баталж байгаамаа. За Монгол хэлний хамгийн эртний дурсгалыг 1224-25 оны Чингисийн чулууны бичиг гэж үзэж байсан бол түүнийг даруй 600 жилээр өргөжлүүлсэн Монгол хэлний дурсгал болж байгаагаараа үн цэнтэй соёлын дурсгал гэж бид үзэж байна. Дэлхийд дахинд хамгийн сүүлд судлагдаж танигдах болсон эртний их төрхөөрөө Монгол улсад хадгалж үлдсэн өв энэ шинж чанараараа дэлхийн хүн төрөлхтний хэл үсэг бичгийн судлалд түүний дотор монгол хэлний судал түүхэн ач холбогдолтой үн цэнтэй дурсгалд бол зүй ёсоор тооцогдож байгаа. За уг хүчээс нь бол 5-аас 6 дугаар зууны үеийн монгол хэлний дурсгал болж байгаагаараа Төв Азад Алтай язгуурын хэл хамгийн эртнийх нь түрэг бус эртний монгол хэл байсныг бол нотолж байна. За энтхийн бичиг үсгүүдийн үг болж Бархмай үсэг нь бурхан шний нөлөөгөөр умар зүгт 5 дугаар зуун хүртэл дэлгэрсэн гэж судлаачид үздгийг бол дахин нотолж байгаа. За Хүүс толгойн 1-р хөшөө бол Бархмай бичгээр монгол хэлээр манай эртний өмнөх 600 онд бичсэн. За энэхүү хөшөөний бичиг нь Монгол нутагт болж байсан 5-аас 6 дугаар зууны үеийн түүхэн үйл явдлыг өгүүлсэн эртний овог аймагуудын аль нэг хааны дахил тайлгад зориулсан монгол хэлээр бичсэн бичгийн дурсгал болж байгаагаараа сонирхолтой бөгөөд үн цэнтэй гэдгийг олон улсын эрдэмтэд зөвшөөрсөн тул өнөө үед хүн төрөлхтний туулж өнгөрүүлсэн ой санамжийг удаан хугацаанд тээж үлдсэн цор ганц өв гэж үзэж байгаа. За Хүүсдлогын бичээсийг тайлан уншсан Монголын түүхийн болон олон улсын тэр дундаа эртний улсуудын түүхийг сэргээн судлахад чухал ач холбогдолтой нүүдэлчдийн нийгмийн байгууллагад шууд холбогдох зарим нэр томьёо тэмдэглэгдсэн бидний сонирхлыг бол батж байгааг судлаач цохон тэмдэглэсэн байна. За эртний нүүдэлчдийн өсөв хүчгийн дурсгал бөгөөд манай эртний өмнөх 600 оны үеийн үг монгол хэлээр эндхийн Бархмай үсгийг хэрэглэж байсныг илтгэх хэлний түүхийн ховор баримт. За мөн тухайн өвийн талаарх танин мэдхгүй сурчлагын ажил, судалгаа эрдэм шинжилгээний ажил болон өвийг одоо ЮНЕСКОд бүртгүүлэхэд хамтарч ажилласан академич Төмөр Тогоо, профессор Манлжав, доктор Цэндийн Баттулга тэргүүтээ эрдэмтэн судлаачид за шинжлэх ухааны академи археологийн хүрээлэн ЮНЕСКОгийн Монголын үндэсний комисс болон үндэсний олон нийтийн телевиз за хуучнаар соёлын яамны хамт олондоо хэлний бодлогын үндэсний зөвлөлийн өмнөөс гүн талархал илэрхийлье. За ингээ анхаарал тавьсан та бүхэнд баярлалаа.